Тэгэхээр энэ хичээлээр хэдүүлээ. Traceability хөдөлгөөн дээр чухал хэрэгэл хийдэг. Fibonacci гэдэг төлөвийн талаар ярилцуулна. За, Traceability хөдөлгөөн гэж юу вэ гэдгийг бол хэдүүлээ мэдж байгаа. Ерөнхийдөө трендийн эсрэг явдаг. Одоо wave буюу одоо трендийнхаа эсрэг чиглэлд явж байгаа wave-ийг Traceability хөдөлгөөн гэж нэрлэдэг. Засвар хөдөлгөөн, correction хөдөлгөөн. Ер нь Traceability хөдөлгөөний талаар бол өнгөрсөн хугацаанд хангалттай ярьсан. Окей. Тэгээд Traceability хөдөлгөөн дээр хэрэглэгддэг энэ Fibonacci гэдэг төлөв нь болохоор ямар ч учиртай юм бэ гэх юм бол Traceability хөдөлгөөн хаана ирвэл хаа хүрэх боломжтой вэ гэдэг утгыг заадаг юм түүл байгаа. Тэгээ өнөөдөр бол хэдүүлээ ямар ч сан Fibonacci гэдэг түүлтэй ерөнхийдөө танилцсан. Тэгэхээс биш яг Fibonacci гэдэг түүлийг бол ашиглаж сурахгүй. Окей. За Fibonacci гэдэг түүлийг бүтээсэн хүн нь бол ерөнхийдөө Fibonacci гэдэг хүн байгаа. За Fibonacci гэдэг хүн маань өөрөө 1180 онд Италийн Пиза хотноо төрөөд 1250 онд тухайн хотноо бас нас орсон хүн байдаг. За уг хүнийг алдартай болгосон зүйл нь бол Fibonacci-гийн тоон дараалал гэдэг зүйл байдаг. За энэ Fibonacci-гийн тоон дараалал гэдэг зүйлээ Liber Abaci гэдэг номонд бол хальт дүрдэл өнгөрсөн байдаг. Ерөнхийдөө бол маш алдартай болсон. Яагаад вэ гэх юм бол энэ Fibonacci-гийн тоон дараалал гэдэг зүйл нь өөрөө за одоо сэргэн мандалтын үеийн уран зураг, барилга байгууламж, сонгодог хөгжим, за тэгээд байгаль дээрх элдв янзын одоо ургамлууд тийм ээ бүх зүйл төр бол хэрэгжижсэн болж тарж байгаа. Тэр байтугай миний сонсч ирснээр бол ерөнхийдөө төгс царайтай хүмүүсийг одоо төгс царайтай царайлаг гэх хүмүүсийг ерөнхийдөө Fibonacci-гийн тоон дарааллаар царайг нь хэмжиж үзсний үндсэн дээр за энэ хүн бол төгс царайтай хүн байна гэж түүхэндээ ч сонсч ирсэн. За тэгээ Fibonacci-гийн тоон дараалал гэдэг зүйл нь бол өөрөө яаж явдаг вэ гэхээр өмнөө байгаа 2 тооны нийлбэр нь 3 дахь тоог бүтээх байдлаар явдаг тоон дараалал байгаа. За 1 2 3 5 8 ч гэдэг юм уу тийм ээ. За 1 дээр нэмдэг нь 1 тэнцүү 2, 2 дээр нэмдэг нь 1 тэнцүү 3, 3 дээр нэмдэг нь 2 тэнцүү 5, 5 дээр нэмдэг нь 3 тэнцүү 8 гэх мэтлэнгээр тоон дараалал нь бол явдаг. Окей. Тэгээ энэ тоон дараалал дээр бол ерөнхийдөө хамгийн чухал зүйл нь юу байдаг вэ гэхээр эхний тоог 2 дахь тоонд хуваагаад гарсан тоог коэффициентээр илэрхийлэхэд 61.8. Эхний тоог 3 дахь тоонд хуваагаад гарсан тоог коэффициентээр илэрхийлэхэд 38.2 гэдэг тоо гардаг. За тэр нь бол Fibonacci гэдэг түүл дээр Fibonacci гэдэг түүл нь бол маш олон тооны нийт одоо маш олон тооны цуглуулга байдаг л да. За жишээ нь 0, 0-оос 100 хүртэлх тоонууд байдаг. Тэгээд 0, 23.6, 38.2, 50, 61.8, 78.6, 88.6, 100, хасах 27, хасах 38.2, хасах 61.8, хасах 45 гэх мэт янз бүрийн тоонуудыг нийлүүлсэн. За тэгээд 100 зарим нь бол 127, 145 гэх мэт тоонуудыг бас ашигладаг 110 марв гэдэг. За эдгээр тоонуудыг ерөнхийд нь бүгдийг нь нийлүүлсэн юм шугамн график гэх юм уу ийм зүйл байдаг. За хажуу тишээ хэвтэй бахан шугамнууд байдаг. За энэ Fibonacci гэдэг түүл бол ерөнхийдөө өөрөө юунд ашиглагддаг түүл юм бэ гэх юм бол ерөөсөө л маркет дээр за Traceability хөдөлгөөн хэр хэмжээнд ирэх юм бол дараагийн импульсын хөдөлгөөн хэр хэмжээнд явах боломжтой байдаг вэ гэдэг өөрчилсөн таамагийг өгөх зорилготой түүл байдаг. За Traceability хөдөлгөөн маань одоо Fibonacci-гийн тэд гэдэг левел дээр очих юм бол тийм хэмжээнд явдаг гэдэг. За зарим тохиолдолд бол хүмүүс Fibonacci гэдэг түүлийг ашиглахдаа ерөнхийдөө яг энэ support resist байдлаар K-level байдлаар ашигладаг. Би нэг K-level гэдэг хичээлээр ярьжсэн санагдчихээн да. Dynamic support resist гэж байдаг гэдэг. Тэг хүмүүс бол Fibonacci гэдэг түүлийн тоонуудыг Fibonacci гэдэг түүлийн тоонууд гэж ярихгүй л да. Ер нь бол level-үүдийг нь ерөнхийдөө энэ level дээр ирсэн тохиолдолд энэ level дээр согсон тохиолдолд энэ level дээр одоо price action одоо үүссэн тохиолдолд тийм ээ. Үсээд байгаа price action үүссэн тохиолдолд энд бол resist авч байна. Энд бол support авч байна гэж үзээд арилжаанд орох тохиолдол байдаг. Тэгэхээр миний хувьд бол тэгж ашигладаггүй. Угаасаа тэгж ашиглах ёсгүй гэж боддог. Окей. Тэгэд Fibonacci гэдэг түүл бол өөрөө нэг талаараа зарим хүмүүсийн хувьд бол энэ dynamic team resistance support гэж ойлгож болно гэсэн үг. Окей. Илүүтэйгээр бол тэрнээс илүүтэйгээр Fibonacci гэдэг түүл маань бол одоо явж байгаа Traceability өмнө байгаа импульс дээр нь тухайн түүлийг ашиглаад одоо явж байгаа Traceability хэмжиж үзээд одоо явж байгаа Traceability-ний өөрөө хаана дуусах юм бол дараагийн импульсын хөдөлгөөн хаана өрөх боломжтой вэ? Одоо явж байгаа Traceability хөдөлгөөн нь хаана дуусах юм бол дараагийн удаа ер нь тренд үргэлжлэхгүй байх боломжтой вэ? Эсвэл үргэлжлэх боломжтой вэ? Үргэлжлүүл хаа хүртэл үргэлжлэх боломжтой вэ? Гэх мэт зүйлд хариулахаар бүтээгдсэн түүл гэж ойлгож байна. Тэгэхээр энэ түүл маань ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа. Яагаад чухал вэ гэх юм бол ерөнхийдөө бид нарын зорилго бол угаасаа трендийн хизээ дуусах уу, хизээ дуусах боломжтой байна. Эсвэл хаа хүртэл үргэлжлэх үү? Үргэлжлэх боломжтой юм уугүй юу гэдэг энэ зүйлсийг бид нар өөрчилж таамаглахыг оролддог. Тэгэхээр тэрэнд маань хамгийн их төхүүлж өгдөг зүйл маань Fibonacci гэдэг түүл гэж ойлгож байна гэсэн. Тэгээ Fibonacci гэдэг түүл нь дотор хоёр төрөлтэй байгаа. Traceability гэж байгаа. Fibonacci retracement, Fibonacci extension гэж. За Fibonacci retracement-ийн хувьд бол retracement хөдөлгөөн хаана хүрээд дуусах боломжтой гэдгийг хэлж өгдөг бол Fibonacci extension бол
хаана хүрээ дууссан болвол дараагийн импульсийн хөдөлгөөн хаана өрөх боломжтой гэдгийг хэлж өгдөг түүх байна. Тэгвэл энэ extension болон tracement гэсэн хоёр зүйлийн хооронд нийлүүлээд ашиглаж болдог. Нийлүүлээд нэг болгоод гаргахад ирж болдог. Тэгээд би тэгж ашигладаг юм бол заавал хоёр түүх ашиглахгүйгээр нэг түүх дээрээ хоёр түүхийнхаа тоонуудыг оруулаад ингээд ашиглаж болдог баг шүү. Окей. За тэгэхээр ерөнхийдөө Fibonacci гэдэг түүхийн талаар ойлгосон байх, юунд хэрэгтэй, хин бүтээсэн, яагаад энэ одоо түүх энэ хичээлээр орж ирж байгаа гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна. Тэгээд хэдүүлээ удахгүй Fibonacci гэдэг түүхийг ашиглаж сурнаа. Энэний дараагийн хичээл дээр ч юм уу те Fibonacci гэдэг түүхийг ашиглацгаая. Тэгээд бүгдээрээ удахгүй дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай.